Монголын аимшигтай сүнстэй 10 газар. Та сүнсэнд итгэдэг үү? Монголын хамгийн аимшигтай нууцлах газруудаар аялахад бэлэн үү? Эдгээр газруудад юу болсон бэ? Богд хан муул бол монголчуудын хувьд ариун дагшин газар. Гэвч энд хачин жигтэй зүйлс тохиолддог гэдэг. Шөнийн цагаар хачирхалтай чимээ сонсогдож сүнс үзэгддэг гэх яриа бий. Гандан хийд бол Монголын буддизмын төв. Гэсэн хэдий ч энд лам нарын сүнс тэнүүчил хараалын эзэн болсон гэдэг. Энэ хийдэд ямар нууц хадгалагдаж байна вэ? Чойжин ламын сүм музейд аимшигт хараал бий гэдэг. Эндхийн үзмөрүүд өөрсдөө хөдөлж шөнийн цагаар хашгирах чимээ гардаг гэсэн 100 яриа бий. Улаанбаатар хотод олон орхигдсон барилга бий. Эдгээр барилгуудад хэн амьдарч байсан бэ? Тэдний сүнс энд үлдсэн үү? Говь цөл бол асар том, эзэнгүй газар. Энд төөрсөн хүмүүсийн сүнс тэнүүчил хараалын эзэн болсон гэдэг. Бусад аимшигтай газруудын талаар мэдхийг хүсвэл биднээс үгийг дагаарай. Эдгээр газруудын талаар илүү ихийг мэдхийг хүсэж байна уу? Манаас өгт subscribe хийж, коммент хэсэгт өөрийн бодлоо бичээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.